нэг л хатгуулаад л баяр хүргэе. Одоо чи хар гаригийн хүнтэй суу тавьсан. Куга Ичиро бол амьдралаа арай ядан залгуулж яваа мангака. Аав нь насасны дараа тэр хоёр дүүгээ ганцаараа өсгөж байгаа. Мангагийн тогтсон хугацаанд тулж туслахууд нь ажиллаа орхиж карьер нь нуруу унахын даваан дээр ирнэ. Яг бүх зүйл найдваргүй мэт санагдаж байх үед шинэ туслах нь бидэнд гарч ирнэ. Гошики Шиори. Шиори тайван, элдэг бас шинэхэн мангакач их авьяастай. Түүний тусламжтайгаар Ичиро эцэст нь ажлаа амжуулж эхэлнэ. Гэвч бодлохгүй нэг хачирхалтай зүйл тохиолдно. Шөнжин ажлын дараа Шиори Ичирогийн өрөөнд унтчихна. Шиори зүгээр эсхийг шалгахдаа Ичиро нуруунд дээр нь өргөшөх зүйл байгааг анзаарна. Шалгагдсан байх гэж бодоод авахар оролдох үед нэгэн шидийн мэт зүйл болдог. Шиори яг үндэ дэлхийн хүн биш. Тэдний ёс заншлын дагуу өргөсөөр нь хатгуулсан хүнтэйгээ заавал гэрлэх ёстой. Хэрвээ тэд салбал Ичирогийн бие нь модно. Одоо хүссэн хүсээгүй ч тэдний хувь заяа хоорондоо холбогдно. Шиори Ичирогийн гис нүүжээрэн бие биендээ дуурлахыг хичээдэг. Гэхдээ бүх юм төлөвлөсний дагуу болно гэж Амагакure Кидогийн мангагаас сэтвэлсэн Утанari ni Ginga араас арав уран зөгнөл хайр дурлал хосолсон хөрхэн аниме. Өдөр бүр нэг анime.